Өдрийн мэнд хүргэе үзэгчдээ. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань лав гарагийн дугаар үзэгч та бүхэнд студиэд шууд хүрэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдрийнхөө зочны хомортой Монгол улсын гавьяач жүжигчин дуучин инх цулыг урьж оролцуулаад байна. Танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Ингээд телевиз үзэгч та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр манай сүүлийн 7 хоногийн зочид маань ер нь ойрын хугацаанд бас ойрын ч гэхээр тодорхой хугацаанд үзэгчтэйгээ нэг уулзаагүй тийм ээ нэлээд бас хангалдсан тийм үзэгчд одоо оролцогч нар маань орж байгаа. Тэгээ таны хувьд ч гэсэн ер нь бол уран бүтээлийн хувьд төр завсарлага авсан. За тэгээ сүүлийн хэвлэл мэдээллийг хэрэгслээр ер нь бол нэг үзэгч уншигчтайгаа нэг уулзахгүй яваад байгаа шүү тийм ээ. Тийм. Тэгэхээр яг юу хийгээд та ингээд нам гүн байгаад байна? Ерөнхийдөө жоох өөртөө завсарлага өгсөн. Дээрээс нөгөө амьдралын үргэлжлэл болсон. Тэгээ хүү маань бас хурим хийлээ, гэрлэлээ, дээр нь хөрхөн ад жаргалтай оллоо. Тэгэхээр би тэр охиныгоо бас хөрхөн торниулах, том болгох тал дээр бас нэлээд их ажил гүйцэтгэж байна. Тэгээд бас жоохон чимээгүй байлаа. Тэгэхээр уран бүтээлчээс эмээ гэдэг үүрэг рүү шилжсэн байна тийм ээ. Залуухан эмээ болсон юм байна. Тийм, тэглэхгүй яах вэ? Тэгээд хөрх охинтой болсныг чил хайр зүгээр бөөн баяр баясгал тэгээд түүндээ бялуур ал байж байна. Тэр уран бүтээлийн завсарлага аваад та тэгээ түрүүн хэлжсэн шүү дээ. Бидний хувьд чинь би яг хүүгээ 1990 онд гаргаж ирсэн тэр үед чинь олон хүүхэдтэй байхаасаа илүү цөөн хүүхэдтэй байвал илүү амьдралд хэрэгтэй байсан үе тэр ч утгаараа нэг хүүхэд гаргасан. Одоо бол хүүхдээ олон хүүхэд гаргахыг зөвлөө сууж ийн гэдгсэн тэргээ та манай үзэгчтэй хуваалцаач зөвхөн надтай биш. Тэг яг нь ер нь бол тийм л юм байлээ. Бид нар чинь залуу байхдаа ойлгохгүй юм байлээ. Тэгээ ч амьдралын аюу хэцүү үед одоо 90 оны нөгөө ардчлал яг гарч ирээл ингээл юм нэг давлгаатай үеэс нийгмийн шилжилтийн үе тэгэл бүх юм картанд орцсон. За тийм үеэр хүүхдтэй болоод бид нар бол яг бидний үеийн залуучууд тухайн үедээ залуухан байсан. За үнэхээр хүүхд гаргах хэцүү юм байна гэдэг бүр толгойд ингээ орцсон. Тэгэл зүгээр энэ хүүхдтэй л нэг гайгүйхан шиг өсгий гэсэн нэг тийм юм л одоо толгойд орцсон. Тэгээ зүтгэж яваад дээр нөгөө уран бүтээлээ одоо хийгээл нэг л их хэрэгтэй хүнтэй тэр дуу хуурандаа бүр тэр чигээрээ орцсон ингээл умбаад шумбаал ингэж явж байгаа л амьдралаа жоохон амьдралын төлөвлөлт те хүүхдийн одоо хүүхдүүд гаргах ч юм уу олон хүүхдтэй болох тал дээр интернет их тооцоолоогүй энэ бол аюу том алдаа юм байлээ. Тийм учраас одоо би хүүгээ за минийхөө одоо гэрэл те одоо энэ сайхан залуу насндаа гэрэлж ав. Дээр нээжигээ жаваагаа ингээд гайгүй байгаа дэр гоё гэрлээд амьдрал ахуйгаа зэгцлээд ингээд хөрхөн одоо яг тэр яваараа болоод би зүгээр л ярьдаг байсан чи яг бурхан цаанаасаа бас надад ингээд хөрхөн залуу байхад маань хөрх эмээ болгочлоо хөрхөн ач охинтой болгочлоо тэгэхээр тэр охин чи миний амьдралыг ингээд нэг хүүхд том болчоор айл нэг дүнсгэрхэн чимээгүй нэг болоод ирдэг шүү дээ тий хувийнхаа ажлыг л өглөө гараад орой ирдэг чи чимээгүй ингээд гуйтгартай тэр чинь одоо хүүхдэл хөглөдөг тэрийг бид нар залуу байхдаа нэг сайн ойлгодоггүйсэн юм байна тэгэхээр одоо хүүдээ аюу сайн лекц уншиж байгаа тэгээд энэ Монголд ч олон хүүхэд гаргаж те гэр бүлээ гоё эртнээс төлөвлөж те хэдэн насны зайтай хэд хүүхэдтэй болох уу гэдгээ хүртэл эхлэж төлөвлөх энэ бол аюу мундаг том соёл юм байна шүү миний хөө гээл одоо. Тэгээ иймэрхүү л ажил хийж. Таны хувьд чинь залуу байхдаа гэж та одоо ч гэсэн сайхан залуу байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр имээ залуугаараа имээ болох тэр акшн ер нь ямар вэ? Би одоо яг имээ болчлоо штэ гэдгээ мэдээ. Гоё штэ би л аюу баяр хөөртэй хүлээж авсан хүмүүсээр нь гайхаал намайг гэж. Харин зарим хүмүүс имээ болох дургүй гэдэг юм билээ. Ямар сони юм бэ мөний юм бэ гэл одоо хүн болгоны амьдрал одоо дайрхалж байгаа юм штэ. Тэгэхээр энд бол би нэг хайхтар ичээл айгаал нуугдаал яана энийг гэдгүүгээд ах юм ерөөсөө байхгүй. Харин ч би аюу баяр хөөртэй аз жаргалтай миний амьдралыг цааш үргэлжл. Амьдрал чи угаасаа л ингээл үргэлжлээл гоё аз жаргалтай явах чи амьдралын л энэ гоё үргэлжлэл штэ тий. Тэгэхээр энэ цааны хувьд лаан цан байгаа бол тий яг хуу жоохон залуухан эмээ болчлоо гэл тэгээ надаас ч залуухан эмээ болдгол байсан юм билээ штэ. Зүгээр монголчууд тий зөндөө залуу өвөө эмээнэр болдог. Зүгээр яг хүний танил гэдэг юм уу, олны танил гэдгээрээ л одоо их сонин садан харагдсан юм уу? Яа сэний хэсэг жоохон хүмүүс сонирхсан. Гэтэ тэрийг би ерөөсөө нэг анзаараагүй шүү дээ. Зүгээр л яг охинтойгоо ингээл хайр бөөн хайр дурлал думбаал ингээл байсаал байж байгаа юм чи юу тэр илүү дотоо тий. Хүний ер нь амьдралын
тийм ээ хамгийн үнцэнтэй зүйл гэвэл яг юу гэдэг юм бол дээрэс нь яг таны хувьд таны амьдралын хамгийн үнцэнтэй. Тий. Ер нь хүн одоо нэг гэрээсээ төрөөс гэдэг үг чинь тий биеэсээ гэрээс гэд. Тэгэхээр хүн ер нь л бол гэр бүлийн амар амгалан байдал, гэр бүлийн төлөвшил, гэр бүлдээ гоё уур амьсгал төрүүлж аж бид нар гадагшаа хараад нийгэм төшөө илүү сайхан уур амьсгалтай уулзсан хүн болгонтойгоо гоё сэтгэл төрүүлэхээр энэ бүхэн бол дандаа л гэр бүлээс үүдэлтэй. Тэгэхээр хүний хамгийн нандин зүйл гэр бүл гэж боддог. Та заримдаа хүний тэр үнэт тийм ээ хамгийн үнцэнтэй гэж үзээд байгаа зүйл маань заримдаа үнцэн баг зэрэг алдагдах ч юм уу эсвэл танаас илүү их үнцэнтэй байлгах илүү тэр чармаалтыг гаргах үе мэдээж бас амьдралд гарч ил байсан байлгүй байна. Тий, тэр тусмаа урлагийн эмэгтэй хүн бол их олон зүйлийг золиослж ээж урлаг одоо өөрийгөө бас энд төлөвшүүлж энд байр суурь олж авах те өөрийгөө бас нэх би ямар дуучин юм бэ яах гэж өрн дуулж байгаа гэдэг утга учраа олохын тулд би бас нэлээд олон жилийг зарж олон жил бас энэндээ хувиршгүй сэтгэлээр зүтгэж тэмүүлсний хүчинд би өнөөдөр бас сайхан амьдрал надад бүх сайхан буян заяатай зүйлүүд тохиолдож явдаг гэж би итгэдэг. Тэгэхээр урлагийн буян одоо энэ зүйлд яг золиос гэдэг маань нэг утгаараа нэг муухай зүйл биш л те. Яг одоо би жишээлбэл урлагийн хүн дуулж байгаагүй бол айгүй олон хүүхд гаргаад амьдрал ахуйгаа ингээд яагаад гэр бүлийн өшөө илүү төлөвлөх байсан болоо да гэж заримдаа надад бас бодох үе гардаг л да. Гэхдээ одоо бодоход нэг тийм Бурхан нөгөө цаанаасаа л хүнд чи яаж явах ёстой, ямар хувь тавилантай, ямар замаар явах ёстой гэж ингэдэг шүү дээ, тий. Тэрэнд би бас итгэдэг. Тийм болохоор би энийг бол байх ёстой яваараа л ингэж зүтгэж явж байгаа. Намайг ингэж л одоо зүтгүүлэх л гэж ингэж тэмүүлүүлэх нэг зүйлдээ үнэнч тэгээд ажил мэргэжилтэд үнэнч байх. Тэр тал дээр л зүтгэсэн юм болоо даа л гэж боддог шин. Та тэгээ золиоска ярьлаа штэ. Хэдий нэг шууд утгаар нь хүнд хүлээж авах. Тийм ээ хүн дээр харилцаа хэлэхгүй л байх байх л та. Гэхдээ л тодорхой хэмжээгээр өөрөөсөө бас нэг сонголт хийлгэх тийм зүйл бас нилээдгүй тохиолддог шүү дээ хүн. Тохиолдно. Одоо жишээлбэл би одоо таны хувьд одоо тэгэхэд би үнэхээр яг тэр аргагүй ихэнд яг тийм сонголтыг хийж ижүүлээ гэсэн. Тий. Яг хөө тэгэл урлагч нь угаасаа бас залуу насных эмэгтэй хүнд бол ялангуяа. Тийм учраас энэ хэсэгхэн хугацаанд л би ста юу сайн тэмцэх хэрэгтэй байна. Энэ хэсэгхэн хугацаанд л би өөрийн гэсэн байр суурь олж авах хэрэгтэй байна гэдэг тэр тэмүүлэл намайг хөтөлж явж байгаа л өнөөдрийг хүртэл ингээл явж байгаа. Тэгээд зарим хүмүүс бол энэ одоо юу хийж байгааг ингэж явсан юм уусан гэдэг тиймэрхүү ойлголт бодол энэ төр зарим эмэгтэйчүүдэд байдаг л та. Тэгэхээр энэ бол буруу зүйлэл гэж би боддог. Тийм. Юм хийж байгаа хүнд магтаал шүүмжлэл зэрэг ирдэг. Тийм ээ. За магтаалч яг хүн урамшиж яадаг. Шүүмжлэлд арай эмзэг шүүмжлэлийг ямар ч хүн эмзэг хүлээж авдаг. Тэгэхээр таны хувьд бол шүүмжлэлийг ер нь яг яаж хүлээж авдаг вэ? Яг хөө жоохон омглон залуу наснд бол шүүмжлэлүүлэх маш дурггүй. Юу гэсэн үг энэ миний зөв те. Одоо бол юмыг маш сайн дэнсэлж тунгааж энэ хэний зөв хэний буруу те. Би хүн шүүмжилж яана гэдэг чинь би бас ингээд болж байгаа юм их байгаа юм байна. Болохгүй юм байгаа юм байна те. Ерөөсөө шүүмжлүүлэхчгүй яриулахчгүй ингээд чимэг болчвол хин ч тоохгүй байвал тэр хүн тэгэл юу ч болно шүү те. Тэгэхээр шүүмжилж байна гэдэг чинь би бас юм хийгээл явж гин гэсэн үг тийм. Оршоол байгаа л энэ хүмүүсийн нүдэнд өртөөд л те сайнаарч бай, ямраарч бай, эргээрч бай, эсэргээрч бай, өртөөл яваад ахаар чинь бас би байна л гэсэн үг шүү дээ. Их зүйлийг хүмүүс сансан хിവэрэл, сандаг хിവэрэл, таньдаг мэддэг хിവэрэл байгаа юм байна да. Тий. гэдэг тийм ээ. Тийм. Гэхдээ миний хувьд бол бас их нэг зүйлд их бардан байдаг. Яа гэвэл миний одоо намайг шүтэж биширдэг, намайг сонсдог те тодорхой хэмжээний хүмүүс байгаа. Арт түмэн, Монголын арт түмэн. Тэгэхээр тэр хүмүүс надад байнга үнэнч байдаг. Хаанч явсан надад мэдрэгддэг. Би өстө үнэхээр дунд чинь дуртай. Одоо миний анх гарч ирж исэн дуулжсэн дуунуудаас эхлээл тэр хүмүүсийн амьдрал тэр чигээрээ ингээл яг тэр үеийнх нь гой дурсамж бодогдоод ингээл их цултай цугл явж идэг. Тэгэхээр надад их хайртай хүмүүс олон байдаг шүү дээ. Тэ гэр бүлэрээ гой хайрладаг. Бид хоёрыг яг анх танилцж байхад л чиний энэ дуу ингэж гарч ижлээ. Энэ надад дуулж ивэл намайг уяраа гаал гэл яг тэр хэвээрээ нөгөө нүднийх нь галцаг гялцаал ингээл тэр гой хайрлж исэн хайр амьдралынх нь гой аз жаргалтай мөч бүх юм
ингээд надыг харахаар санагдчихэдэг. Эсвэргээрээ яг таны тухайд гэвэл яг миний энэ уран бүтээл миний яг энэ амьдралын ийм одоо яг экзэгтэй тим акшнтай илүү салшгүй холбоотой гэсэн. Би бол хамгийн анх Игцүүл гэдэг дуу чи ямар дуу дуулж арт түмэнд гарч ирсэн бэ гэдэг танигдсан дуу маань бол гэргийн дуу. Тэгэхээр би гэргийн дуугаа хаач хизээч ярих дуртай. Одоо ойрд би телевизийн нэвтрүүлэгт ороогүй ерөөсөө яриаггүй юм бэ. Тэгэхээр гэргийн дуугаа л би ер нь бол миний амьдралыг тэр чигээр нь гоё сайхан зүйл тэмүүлүүлсэн, амьдралыг утга учиртай болгосон олон сайхан эмэгтэйчүүдийг гэр бүлийн гоё бат бэх байдал, бие биендээ үнэнч байх, хайртай хандаа хэлэх хамгийн нандин үг энэ бүхнийг дандаа тэр дуугаар төлөвлүүлж маш олон гэр бүлүүд надыг хайрлаж тэр их хайр нь намаа ингээд миний амьдралыг тэр чигээр минь гоё ингээд Улаанбаатар хотод авчраал ингээд одоо тэ бүхэл зүйлийг минь сайн сайхан болгож өнгөлж хурцлж өгсөн. Ирээдүйд итгэх итгэл тэмүүлэл би дуулах юм байна, цаашид хүмүүс дуулвал намайг гоё хүлээж авах юм байна гэдэг бүх зүйлийг өгсөн. Надад тийм. За тэгэхээр та бүхэн ярьцлага төр завсарлуулъя. За эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэг маань үзэн суудаг үзэгчд маань одоо манай нэвтрүүлгийн нэгэн уламжлалыг бол сайн мэдэх байгаа. За тэр нь ямар уламжлал вэ гэхээр бид нар тухайн урьсан оролцогчтойгоо тухайн сонгосон сэдвийн дагуу ярилцахын зэрэгцээ за үзэгчтэй зориулаад танин мэдхийн гоо сайхны мэдээллүүдийг хүргэдэг. Тэгэхээр өнөөдөр манай сэтгүүлч маань за харилцааны урлагийн талаарх мэдээллийг бэлтгэсэн байгаа. Тэгэхээр хоёулаа хамтдаа харилцааны урлаг гэдэг бол хамгийн том бас хүний эзэмшүүл зохих зүйлийн нэг байдаг тийм ээ. Тэр ч утгаараа хоёулаа хамтдаа тэрхүү мэдээлэл хүлээн авч үзээд үзэгчтэй студидтэй эргээд олцгаая. Өдөрт олон хүнтэй харьцаж ажил хэрэгээ явуулдаг. Таны харилцах байгууллагууд тус бүрдээ өвөрмөц онцлогтой хэдиж нийтлэг чанартай байдаг. Үйлдвэрлэгч, гүйцэтгэгч, худалдагчтай харилцахдаа баримталбал зохиох ерөнхий зарчмын тухай мэдээлэл хүргэе. Дэлгүүр, засварын газар, оюутлын цех, орон сууц ашиглалтын байгууллага, аялал жуулчлалын товчоонд орохдоо хаягийг анхаарахгүй өнгөрч хэрхэвч болохгүй. Та ямар байгууллагатай харилцах болсноо мэдхэд илүү төхгүйгээс гадна энэ нь хүнтэй танилцахтай адилхан зүйл юм. Мөн гадны хаягнаас тутгааргүй нэг зүйл бол байгууллагын хаяг худалдагчаас лавлан гэрээн дээрх баримт бичгээс тодруулах явдал гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр түрүүн танаас нэг асуугаад би асуусан асуултаа ургуулад дахиад нэг асуултыг асууя гэж бодож байсан шүүмжлэлтэй холбоотой. Тэгэхээр та шүүмжлэлийг бол яг залуу байхдаа бол амглан хүлээж авдаг байлаа гэж ярьж байна. Одоо эргээд ингээд санахад таныг хамгийн ихээр хурцлж исэн тийм ээ. Тэгээд стоп нэрээ гэл ингээл хийдэг нэг тэгж яг сэтгэлчин тийм хадаатай байдаг ямар тийм таныг хамгийн их хурцлж өгч исэн тийм шүүмжлэл гэвэл. Гэхдээ ер нь тэгээд янз янзын шүүмжлэл, янз янзын одоо юу ч хэдийн тийм эсрэг талын юмнууд бол бас гардаг л да тодорхой хэмжээгээр. Гэхдээ тэгтэл амар одоо унтал амар муухагаар тэгжүүл би нэг шүүмжлүүлж байгаагүй. Гэхдээ жижигхэн ч гэсэн шүүмжлэлүүд бол мэдээж хүнийг хурцлдаг. Шүүмжлэл болгоноос л би дандаа ийм эрч хүч авч дахиж би цаашаа их юм хийх ёстой юм байна. Яагаад энэ хүмүүс намайг ингэв? Ямар байдалтай болохоор гэдгээр бас өөрийгөө ингэж ирэлж хурцлж илүү ихийг хийх тэр тал дээр их тэмүүлж ирсэн. Тэгвэл та өөртөө ер нь хэрэг таалагддаг бай. Таалагддаг шүү дээ. Таалагддаг. Би ер нь хаваарийнхаа хүмүүст ч гэсэн хэлдэг. Эмэгтэй хүнд заавал бусдад байхгүй нэгэн гоё зүйл байгаа. Тэрийг чи өөрөө олж хараад би найз нөхдөд ч гэсэн дандаа тэгж хэлдэг. Заримдаа манай найзууд эмэгтэйчүүд айгүй гутарцсан, гунтцсан гэд явж идэг. Гэхдээ чи минь яач вэ гингүүлөө амьдрал ах уу тийм юм тэгээд энэ тэр ингээд гэл те. Хүний амьдралд хүн болгонд л байдаг проблемууд байдаг шүү дээ жижиг одоо их багын хэмжээтэй тэр болгонд эмэгтэй хүмүүс гутраал гуниад л ингээл доошоо тонгоогоо л явал тэгэл улмал тонгоогоод байна. Тэгэхээр тэр дэшигээ одоо нэг өөдрөг бай бүсгүй мэн гэдэг гоё шүлэг байдаг шүү дээ тэрийг эмэгтэй хүн болгонд дандаа гоё цээжилж өөртөө бодож явах хэрэгтэй. Тэгэхээр хинт ч байхгүй нэгэн гоё зүйл чамд байгаа. Тэгэхээр надад байхгүй гоё зүйл чамд байгаа, чамд байхгүй гоё зүйл надад байгаа. Тэгэхээр тэрийг гоё өөрөө олж харж, өөрөө өөртөө итгэлтэй. Өөрөө өөртөө итгэлтэй л байхгүй л эмэгтэй хүн тэгэл утгагүй ш. Тэгвэл таны тэр гоё л би гоё зүйл олон байгаа. Их олон гоёлтай. Ирчүүд л тэгдэж штэ. Чиний тэр чин гоё, эн чин гоё. За одоо ирчүүд ихэвчлэн юуг нь илүү гоё. Баясаал ингээл энийгэл гоё. Чи инээхээр их гоё идэв. Тэгэхээр би ингээл инээ. Тэгэл гоё зүйл олон байгаа.
Тэгэхээр одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа эмэгтэйчүүд ч гэсэн одоо ингээл басаал гоё талент хараал гэсэнсээ ингээл ингэхэд чамд гоё зүйл чи илүү тодорч харагдана. Тэгээ ер нь бол одоо сүүлийн үеч нэг хүн дотоод хүч энерги энтер гэж ярьдаг болоод байгаа шүү дээ. Тэр бол маш үнэн штэ болно те. Өөрийгөө нөгөө бодол сэтгэлээрээ удирдна гэдэг чинь те. Би гоё шүү гэдэл тэр өглөө босаал гоё нэмсгэлэл гэрээсээ гарахад тэр өдрийн ажил бүтэн үсттэй. За одоо гараад юу ч бүтгэвдээ одоо ч бүтэхгүй дээ гэл ингээл явхаарч юу бүтгийм те. Өөрөө ч тухайн ажлаараа хөөцөлдөх тийм гоё нүүр бүрээ будаал үсмэсээ гоё яагаад ингээл эмхтэн хүн бол байнга л гоё ах хэрэгтэй. Өдөр болгон гоё ах хэрэгтэй гэж би боддог. Тийм тэрнээс биш ураагаал унжээгаал за яшгаа намайг хэн харахын намайг хэн тоох ингээл юу гэсэн үг юм хүн чинь ингээд насан турштай гоё өдрөг гоё ах хэвээр л гэж ялангуяа эмхтэн хүн мэдээж. Та яг сэтгэлтэй холбож ярьлаа. Тэгэхээр би таныг бол эндээс ингээд харахад бол нэлээд их өөдрөг юм байна гэж харж байна л та. Гэхдээ эмхтэн хүний нөгөө яг ингээд эхээс төрсөн бие тийм ээ махан бие шүү дээ. Энэ үүнээс нэг миний яг за тэр маань нэг иймэрхүү энийг уг нь ингээд ячуул гэдэг нэг өөрөөгөө заримдаа нэг голдог юм байдаг да. Ягаад гэвэл эмгтээчүүд угаасаа л нэг тийм байнга өөрөөсөө нэг тэгэл тэрийг ангижуул энийг ангижуул гэж нөгөө эмгтээчүүд чи ярьдаг шүү дээ. Одоо жишээлбэл нүдэн янзлуулчвал одоо нүд янзлчаар хамрал муухай байна гэл тээ. Тэгэхээр бүх зүйл нөгөө засварт орох гээд байдаг. Тэгэхээр тодорхой хэмжээний засвар эмгтэн хүн бол байх хэвээр. Яагаад гэвэл өөртөө таалагдахгүй байгаа зүйлийг засвуулахад одоо бол энэ орчин үеийн нийгэмд чинь нэг болохгүй юм байхгүй болчихсон шүү дээ тий. Монголд ч маш гоё хөгжиж байна. Тэгэхээр би эмгтээчүүдийг яг өөртөө таалагдахын тулд юунд таалагдахгүй байна тэрэн дээрээ одоо засвар масвараа хийлгээд тэгээд гоё ирч хүчтэй байл гэж хэлмээр байна. Та тэгэж өөртөө засвар хийж юу? Би засвар хийн одоо хийн. Юун дээр одоо жишээ? Нүд мүдэ янзлуулах шүү дээ. Тэгээ илүү залуужмаар байна уу? Тэгэлгүй яа. Илүү залуул байна шүү дээ. Ер нь бол нас гэдэг чинь тооштой гэдэг үгч бас учиртай үсттэй. Тийм. Эмэгтэй хүн хүчрэхэг байна. Тэгэхээр юугаа тийм ээ илүү ингэж хөгжүүлж юугаараа илүү чадварлаг ээжж хүчрэхэг гэдэг тийм ээ зүйлийг өөртөө бүрдүүлж чаддаг юм болоо. Би бол дотоод хүч энерги аягүй гоё хөглөх ёстой гэж боддог. Өөрийгөө үргэлж магтаж, өөрийгөө үргэлж өдөр болгоно нэг шинэлэг зүйлээр баярлуулж тэ тийжээж орчин тойрон бүх зүйлдээ гоё энерги өгнө тийм ээ. Тэгэхээр эмэгтэй хүний хувьд бол одоо эрч хүчтэй гоё байхын тулд өөрийгөө эхлээд аюу гоё зүв сэтгэлтэй бүх зүйлийг гоё өөдрөгөөр харж эмэгтэй хүнээс ер нь гэр бүл цаашаага нийгэм улс орон их нөлөөлдөг гэж боддог шүү дээ. Тэ эмэгтэйчүүд байгаа жишээлбэл одоо нэг нөхрийг ярихад л тэрний эхнэрт нь л хэлчих. Тэгэхээр нөхөр нь гэд ярьдаг тэ. Тэгэхээр эмэгтэй хүн гэр бүлдээ ямар мундаг үүрэг оройлтой байна тэ. Тэгэхээр эмэгтэй хүн эхлээд дотоод сэтгэлээ их зүв байлгах хэвээр. Тэр гэр бүлийг одоо гэр орондоо ч гэсэн байгаа тохиолдолд бүх юмыг эмэгтэй л хүн ер нь зохицуулдаг шүү дээ тийм ээ. Архитай хүмүүс бол ингээд айгуу гоё ингээд хөдөрч хэрэг ингээд хүн харахад айгуу гоё өмөртлөө яг нарийн даавал айгуу тийм нандин тийм жижигхэн сэтгэлтэй бас тэ хөөрхөдөө гэмээр юм хөөрхөн штэ. Тэгэхээр тэдний чинь гоё хөглөж, ирлэж, хурцалж тэ амьдралын эрч хүчтэй байлгаж амьдралдаа итгэл цаашдаа нэрээ миний арталд ийм хүчтэй эхнэр байгаа шүү гэдгийг ойлгуулж гараа талхахтаа хүртэл ингээд сэтгэл тэнгээр явах энэ бүхэн бол дандаа эмэгтэй хүнээс. Тэгэхээр эмэгтэй эхлээд өөрийгөө айгуу сайн зөв сэтгэл тэр дотоод хүч энерги зөв бодол тэр бүхнээр дандаа хөглж явах хэрэгтэй. Би түрүү хэлсэн шүү дээ өдөр болгон гоё шинэлэг байж өөрийгөө гоё баярлуулж яхаар өөрөө баяртай байна гэдэг чинь тэр гэр бүл тэр нийгэмтэй гараад харьцаж байгаа харьцаа бүх юм сайхан байна шүү дээ тийм ээ. Би бол таач сайхан хэллээ шүү дээ. Нөхрийг тийм ээ эхнэрээр нь дүгнэ гэдгийг таныг тэгвэл таны ойр тарныхан юу гэж дүгндэг юм бол таны чихэнд нэг ирдэг за тийм ээ нөхөр нь тийм сайхан маа инх зултай холбоотой ч гэдэг юм уу эсвэл нөхөртэй холбоотой нэг жоохон шүмжилч юм ингээд ер нь юм хэрэг хэрдгүү. Тэг яг манай нөхөр их сайн залуу байгаа л да. Их сайн хань байгаа. Тэгээд би нөхрийгөө бас их магтах дуртай. Тэгээд нэвтрүүлэг орж байгаа сонин ер нь бүх юмдаа магтдаг. Гэхдээ яагаад гэхээр тэр хүнийг би худлаа магтдаггүй. Яг миний амьдралын одоо утга учир өдөө зэрэгтэй явж байгаа. Намайг араас минь ирэлж урцалж миний сайхан дуучин, сайхан эмэгтэй, сайн хань гэлтэй намайг ингээ үргэлж ингэж догдлуулж идэг болохоор би бас аюу ирч хүчтэй байдаг.
Тийм болохоор өдөр болгон намаа ингээл гоё шүү, сайхан шүү гэж хэлээд байхгүй ч гэсэн үргэлжийн мөнхөд ингээд надыг гоё ингэж дэмжиж идэг болохоор чинь би юм сайхан сэтгэлтэй ямар ч хэсэн өөдрөг үзэл бодолтой явдаг гэж боддог. Хүчрхэг байхын нэг илэрхийлэл нь материалын зүйл дээр тогтдог гэд зарим хүмүүс тэгж үздэг юм байлээ. Тэрийг та юу гэж үздэг? Материалын зүйлийг нэг нь бол одоо санхүүгийн асуудал. Санхүүгийн асуудал гэхэд яг хэвдээ бидний үед бол амьдрал тэгэл өөрсдийнхөө хүчээр л босч ирсэн. Бидний ээж аав хөрхий сайхан сэтгэл байна. Тэгэл гоё амьдрал эхэллээ. Миний хүүхдүүд сайхан амьдралыг хүсэлгэн өөр биднэрт яах юм одоо нэг шиг тэр талаас нь машин, энэ талаас нь байр, энэ талаас нь юу гэл юм байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө хүчээр босгосон амьдралаа. Одоо бидний үеийнхэн бол голцоо тийм баа. Сүүлийн үед энэ залуучуудыг буруутгаачих юм байхгүй яа. Тэгвэл нийгэм өөрөө ингэж хувьсарч өөрчлөгдөж байгаа. Амьдрал ах монголчуудын амьдрал сайхан сайжирч байна шүү дээ. Ээж аав нь эндээс нь машин, тэндээс нь байрыг авах боломжтой болж байна шүү дээ, тийм ээ. Бидний үед бол байгаагүй юм чи яахын хөрх өдр ээж ааваа сайхан сэтгэл хүмүүжүүлсэн хүмүүжил гоё тэр итгэлээр нь л за энэ гоё юуг нөхсөрдүүлэхгүй юмсан сайхан амьдрал шүү л гэд тэмүүлж явж байгаа тий. Тэгэхээр энэ материалын зүйлийг бол би яг өөрсдөө бүтээх нь үнэтэй байдаг л да, үнцэнтэй байдаг. Гэхдээ ухаантай хүүхдүүд бол цаашаагаа гоё ингээл улам ээж авахаа ингэж өвлүүлж өгсөн зүйлийг улам илүү их болгоод эргүүлээл ээж аваа эргүүлээл ингээл манай монголчууд чи харин нэг онцлог нь ээж аав нь үр хүүхдээ сайхан өсөглөө эргээ тэр үр хүүхд ижээ аваагаа эргээл яг өөрсөн шиг нь яаж хайрлаж байсан тэр шиг нь эргүүлээл ээж аваа гоё хайрлаж ингэж явдаг уламжлалтай штэ. Тийм утгаараа. За баярлалаа. Тэгэхээр та бүхэн ярилцлага ер нь дуусах төгч. Тэгэхээр би танаас сүүлийн нэг хошин байж магадгүй тэр асуултыг асуумаар байна л да. Таны хувьд хэдэн онд байлаа та нэг манай уран бүтээлч таныг нэг хошин байдлаар нэг хөрсөг илэглэлээр зурсан байдгийг шүү дээ, тийм ээ. Тэр зургийг та ер нь анх яаж хүлээж авч ирсэн бэ? Тэр бас нэлээд хүмүүст хүрсэн бүтээлэдэг. Яг зүгээр шүү дээ, хөөрхөн шүү дээ. Нэг том юун дээр жижигхэн нүүрэн дээр аюу том урууд зураад дээр мэнг тавьсан байсан. Тэгэхээр би болов ямар хөөрх юм бэ л гэж тэрийг зурсан зураач би надыг аюу сайн харж дээ. Би тэгэл айгу гоё хүлээж авсан. Ягаад гэвэл тэр чинь яг тэр хүний нүдэнд багтаад л бүр бэр үзгийн ингээд нийлүүлэхээр нь хүргэнэ гэдэг чинь би бас тийм шүү дээ. Тэгэхээр би тэр сэнинг аваад хадгалцсан. Тэгэл одоо ч болтол миний гоё хадгалагддаг нандин зүйл дотор байдаг. Тэр бол гоё. За тэгэхээр бидний урилгыг хүлээн аваад хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Таны цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийг мань үзэн сууж байгаа. За ялангуяа та бүхэн ярилцлагыг үзээ сууж байгаа нийт үзэгчтэй хандаацтай өнөөдрийн эхлэлийг маргаашийн эхлэлийг өөдрөгөр эхлүүлэх тийм сайхан урмын үгийг хэлээч гэдэг бид нэвтрүүлгийн төгсгөлд хүсэх гэсэн. За баярлалаа. Ингээд энэ сайхан Монгол телевизийн маань эмэгтэйчүүдийн цаг гэдэг энэ нэвтрүүлэг бол надад бас их таалагддаг. Яагаад тэгэхээр эмэгтэйчүүд одоо хүчрхэг байж энэ өдөр болгон танад орж байгаа энэ сайхан эмэгтэйчүүдийн ярианаас те өдөр болгон эмэгтэйчүүд өөртөө нэгэн зүйлийг шингээж авч байгаа гэдэгт бол би найддаг. Тэгэхээр та нар маш гоё нэвтрүүлэг хийж байна. Энд бол их баяртай байна. Тэгээд энэ телевизийг энэ нэвтрүүлгийг үздэг эмэгтэйчүүд те үзэж сууж байгаа эмэгтэйчүүдтэй өрүүлж өдөр болгон шинэлэг бай. Өөрийгөө их хайрал, өөрийгөө дандаа гоё халамжил, тэгжээж таны гэр бүл гоё аз жаргалтай баяр хөөртэй байна. Тэгэхээр эмэгтэй хүн бүхэн хүчрхэг эмэгтэй хүн бүхэн хөөрхөн ухаантай сайхан шүү. Тийм болохоор та хөөрхөн сайхан шүү гэдэгтээ дандаа ихтэй байгаарай л гэж хэлээ. За танд баярлалаа. Үзэгчтэй эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань 5 гарагийн дугаар ийхүү өндөрлөж байна. За өнөөдрийн манай зочны хоморт маань Монгол Улсын гавьяач жүжигчин дуучин Инх Зүйл өргөдөн оролцож за надтай дотн сэдвээр ярилцлаа. За ингээд маргааш өдрийн цагтаа эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй.